Сайн байцгаана уу, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Тэргүүлэгц.com-аас та бүхэндээ бэлтгэн хүргэж хувья. Жаргалан эрүүл мэндийн видео цувралын ээлж дугаараар уулзж байгаадаа таатай байна. За өнөөдрийн бидний сэдэв бол чихрийн шижин. За чихрийн шижин буюу сахарын бодисын солилцооны дутагдлаас болж үүсч байгаа архаг явцтай өвчний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон мэдлэгтэй болно гэж найдаж байна. За энэхүү слайдн дээр бид нэр чихрийн шижин өвчин дэлхийн улс орнуудад хэрхэн тархалцтай байгааг өнгөөр ялган үзүүлсэн газрын зургийг харж байна. За энэхүү газрын зурган дээр бол илүү тодор, илүү улаанаар тэмдэглэсэн улс орнуудад бол чихрийн шижингийн тархал бол өндөр хувьтай байгаа. За ямар улсуудад ийм өндөр хувьтай байна вэ гэхээр бол илүү хөгжил өндөртэй, илүү хоточсон, илүү суурьшмал амьдралын хэв маяг зохиолсон улс орнуудад жишээлбэл Америк, Канада, Испани, Итали, Сауди Араб, Эмират, мөн Австрали зэрэг орнууд байна. За монголчууд бидний хувьд бол уул нь бол 1950 оноос өмнө бол чихрийн шижин гэдэг өвчний талаар бараг мэддэггүй байсан. Гэвч шижин суурьших хөдөлгөөн ихсэж хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн ихснээс болж бол тэ шууд улбаалan болол чихрийн шижин өвчний бол тархалт руу эрс нэмэгдэж жилээс жил бол нэмэгдэж байгаа. За энэхүү дараагийн зурган дээр бол чигтэх чихрийн шижингийн өвчтнүүдийн тоог бол графикаар үзүүлсэн байна. За энэхүү график дээр бол 1993 онд бол ойролцоогоор 500 мянга орчим байсан бол 2005 онд бол 10 гаруй жилийн дараа ерөөсө 200 мянга буюу тал хувиар бол ихссэн байна. За ерөнхийдөө бол Чехч гэсэн ер нь Монголч гэсэн ялгаагүй дэлхийн аль улсуудад бол энэ чихрийн шижингийн тархалт бол ихсэх хандлагатай байгаа нь бол сэтгэл хэмжлүүлсэн зүйлүүдийн нэг байгаа. За чихрийн шижин өвчин клиник характер болон эмгэг процессын механизм онцлогоос нь хамаарна. Хэдэд дотор нь бол ангилж болно. За нэгдүгээр хэлбэр болон хоёрдугаар хэлбэр бол хамгийн хэлбэр тохиолддог. Мөн зарим жирэмсэн эмэгтэйчүүдэд бол жирэмсний чихрийн шижин бодол тохиолдно. Мөн бусад буюу хоёр дахь шалтгаанаар үүссэн чихрийн шижин гэж ангилж болно. За энэхүү видеон дээр бол нэг болон хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн талаар бол дэлгэрэнгүй бол тайлбарлах болно. За тэгэхээр чихрийн шижингийн талаар ярьж эхлэхийн өмнө цусан дах сахарын хэмжээ хэрхэн зохицуулагдах талаар та бүхэнд аль болох энгийнээр хамгийн ойлгомжтой байдлаар тайлбарлахыг хичээе. За хоолой жилийн зүйл идээгүй үед элэг тодорхой хэмжээгээр мөн хоолой жил эзний дараа бол хоол боловсруулах ихтэн эртний зам дотор бол тухайн хоолой жилийн бодисод бол задарч глюкоз хэмжээг бодис үүснэ. За энэхүү жижиг молекул маань бол гидсний ханаар бол шимэгдэн цусны судсанд орсноор бол цусан дах сахарын хэмжээг бол ихсгэж өгч байгаа. За энэ үед бол нойр булчирхай хэмээх булчирхай эрхтнээс инсулин хэмээх дааврыг бол үйлдвэрлэдэг. За инсулин даавар маань ямар үүрэгтэй вэ гэхээр цусан дах сахарын хэмжээг багасгах. Тэгэхээр инсулин маань цусан дах сахарын хэмжээг хэрхэн багасгадаг вэ гэхээр эсрэг рүү ороход тэрхүү үүд хаалгыг бол түлхүүр маягаар нээж өгдөг гэсэн. Инсулин маань цоожийг бол нээж өгсөний үр дүнд энэхүү хаалга нээгдэж цуснд байгаа ихсэн сахарууд маань булчингийн эс зэрэг чухал шаардлагатай тэрхүү эсүүдэд орж үүний үр дүнд бол цусан дах сахарын хэмжээ бол багасж өгдөг. За нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин хэрхэн үүсдэг вэ гэхээр нойр булчирхай эрхтэн инсулиний дааврыг бол үйлдвэрлэж чадахгүйгээс болж инсулины туйлын дутагдал үүснэ. За мэдээж бид нэр хэрэг түлхүүр байхгүй бол дотгошоо орж чаддаггүйтэй адил инсулин даавар буюу түлхүүр байхгүй бол сахарыг эсрэг оруулах тэрхүү хаалга бол нээгдэхгүй. Үүний уршгаар цусан дах сахарын өндөр хэмжээ бол өндөр чигээрээ байна. Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин бол өөр механизмаар буюу инсулины харьцангуй дутагдал мөн инсулин резистенцээр үүснэ. За энэ юу гэсэн үг вэ гэхээр хэдийгээр цуснд бол нойр булчирхай инсулин дааврыг бол үйлдвэрлэх боловч эсрэг сахарыг оруулах тэрхүү хаалганы төл цоож бол өөрчлөгдсөн байна. Тийм болохоор бол цуснд дах сахар маань бол эд эсрэг бол орж чадахгүйгээс болж цуснд дах сахарын хэмжээ бол өндөр чигээр байна. За нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин бол ихэвчлэн хүүхэд болон өсвөр наснд бол ихэвчлэн тохиолдож үүсдэг.
өвчтөнгүүд бол нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн өвчтөнгүүд бол их эзэнхий туранхай мөн кетоацидозын комад орох аюул бол өндөр байдаг. Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн өвчтөнгүүд бол ихэвчлэн 40-оос дээш насныхан энэ бол нийт өвчлөлийн нийт чихрийн шижингийн өвчтөнгийн 80-аас 85% буюу дийлэнх хувийг бол эзэлж байгаа. Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн өвчтөнгүүд бол нэгдүгээр хэлбэрийнхаас ялгаатай нь бол тийм илүүдэл жинтэй байдаг. За илэрх шинж тэмдгүүд. За эдгээр классик шинж тэмдгүүд бол ихэвчлэн нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн үед бол илүү тод ажиллагдана. За жишээсний гарц нэмэгдэх, ам цангах, ядарч цултах, туурах, эцэх, чин алдах зэрэг шинж тэмдгүүд нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн үед илэрх бол харин хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн үед бол өвчтөн удаан хугацаагаар бол өөрийгөө өвчтэй гэдгээ мэдэхгүй болж байдаг. Учир нь ямар нэгэн шинж тэмдэг илэрхгүй чихрийн шижин бол тийм өвддөггүй. Хүчин учраас бүр өвчтөн бол хүндэрсэн үедээ бол эмчдэр ивж онцлогдсон чихрийн шижинтэй гэдгээр мэддэг. За тийм болохоор хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин бол аль болох эцдэр нь онцлох нь бол дараагийн тэр үүсч болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зам юм арга гарсан юм. За тэгэхээр бүгдээрээ эмчилгээний талаар ярилцгаая. За сургалт. Чихрийн шижин өвчтний хувьд бол өвчтний хамтын ажиллагаа бол хамгийн чухал. Тийм ч учраас эмчилгээ эхлэхийн өмнө бол өвчтөн яагаад энэ өвчнийхөө талаар чихрийн шижин гэж ямар өвчин түүний хүндрэлүүд яагаад өөрийгөө хамгаалах ёстой, яагаад энэ эмчилгээг нягт нямба барих ёстой гэдгийг бол хамгийн түрүүнд ойлгож, ухаарч, ухамсарлах хэрэгтэй. Түүний үр дүнд цаашдын прогноз бол тодорхойлогдно. Тийм ч учраас бол энэхүү видеог бол би хийж байгаа юм. За эмч болон өвчтнүүд хамтын зорилт тавьж цугсан дах сахарын түвшингөө нэг ойролцоогоор 4-өөс 8-ийн хооронд барих тийм зорилт тавина. Дараа нь бол эмчилгээний нэгэн чухал хэсэг бол хоолны дэглэм. За хоолны дэглэм гэж яаж эхлэхээр хүмүүс за би тийм ч мэдэж болохгүй, ийм ч мэдэж болохгүй, эсвэл тийм юм мэдэх ёстой, ийм ч мэдэх ёстой гэсэн ойлголттой байдаг. Гэхдээ чихрийн шижингийн өвчтний хувьд бол заавал тэгж хоолныхоо төрөл зүйлийг бол нэг хязгаарлаад авах шаардлагагүй. Өмнө нь юу идэж исэн, түүнийг бол идэж болно. Гэхдээ тодорхой бага хэмжээгээр идэх гэсэн үг. Мөн эмчилгээний бол чухал хэсгийн нэг нь бол дасгал хөдөлгөөний дэглэм. Өдөрт ойролцоогоор 3-4 удаа 30 минутын хөнгөн дасгал хөдөлгөөн нь бол өвчний прогнозд бол эргээр нөлөөлдөг нь бол судалгаагаар бол батлагдсан байгаа. За мэдээж эмийн эмчилгээ, сахар буруулах эмийн эмчилгээ бол эмчилгээний чухал хэсэг нэг. Мөн инсулиний эмчилгээ бол чихрийн шижингийн ямар хэлбэрээс нь хамаарч бол инсулиний эмчилгээ бол эхэлнэ. За ялангуяа нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин буюу инсулиний туйлын дутагдлын үед бол инсулин эмчилгээ бол хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. За тэгэхээр эмчилгээний горим эмчилгээний режимээ барихгүй бол ямар үр дагаварт, ямар хүндрэлүүд үүсч болох талаар сануулахыг бас хүсэж байна. За дараагийн слайданд үзүүлэх зурагнууд бол тийм гоё зурагнууд биш. Нүдний торлог бүрхөвчийн гэмтэл, нүдний торлог бүрхөвчийг хангаж байгаа энэ судаснууд бол хагарснаас болж өмнө нь ийм тод харсан болоо сүүл рүүгээ бүрлэлцэж улмаар нүд сохрох хүртэл аюултай. Чихрийн шижин бол нүд сохролтын хамгийн нийтлэг шалтгаануудын бол нэг болоод байна. Мөн бөөрийн хархаг дутагдал, удаан хугацаагаар цусан дах сахарын хэмжээ бол их байснаас болж бөөрийн эд эсвэд бол гэмтэж улмаар бөөр маань ажиллахаа яг болж диализд орно. За улмаар диализийн продакт гэсэндээ бөөрийг орлох тэр үйл ажиллагаа хангалттай төвшөнд байж чадахгүйгээс болж тухайн өвчтөн бол бөөрийн хархаг дутагдлаар нас барах аюултай. За мөн невропати буюу мэдрэлийн тогтолцооны гэмтэл, за мэдрэлийн хүү нервүүдийг хангаж байгаа судаснууд бас гэмтснээс болж юм мэдрэхэ болох, эсвэл энд тэнд захтнах тийм бэржинсэн мэдрэмж төрөх зэрэг шинж тэмдгүүл илэрнэ. Мөн чихрийн шижин бол атеросклероз буюу артерийн судасны ханыг нарийсгаж өгж байгаа энэ процессыг хурдсгаж өгдөг
хүчин зүйлүүдийн нэг бол юм. Тэгэхээр хэрэг та чихрийн шижинтэй бас эмчилгээний горимоо барихгүй бол зөвхөн бөөр нүдгэх гэлтгүү бас зүрх судсаар нас орох аюултай гэдгийг бол дахин сануулж хэлмээр байна. За мэдээж энэ бол хэрэг хөлн дээр үүссэн шарах маань улмаар удаан эцэгсэж улмаар некроз үүснээс болж хүлэт хариулах хүртэл дээр бол тулна. За тийм учраас та бүхэн эмчилгээнийхаа горимыг бол чанд барихыг зөвлөж байна. За нөлөөлөх хүчин зүйл бол удамшил буюу генетикийн хүчин зүйлүүдээс гадна нас байна. Энэ бол ялангуяа 2 дугаар хэлбэрийн чихрийн шижинд бол илүү хамааралтай. Мөн тархалт бол нийлүүлж энэ бол чихрийн шижин үүсэлтийг бол ихсгэж өгч байгаа. За хооллолт мэдээж зохисгүй хит хайрч шарсан зүйл бол цусндаа холестеролийн хэмжээг ихсгэн энэ цаашлаад жин нэмэх улмаар бас чихрийн шижин үүсхийг нөхцөлдүүлж өгч байгаа. Предиабет буюу цусны сахарын шинжилгээд өмнө өөрчлөлттэй гарсан хүмүүс мөн цусны даралт ихсэх өвчин буюу даралт ихтэй зүрхний эмгэгтэй хүмүүс хор зуршил мэдээж арх тамхи бол юунд ч сайн биш. Жирэмс үедээ мөн цусны сахар ихсэж байсан эсвэл 4 кг-аас дээш жинтэй хүүхэд төрөөж байсан бол чихрийн шижингээр өвчлөх магадлал мөн нэмэгддэг хэмээн сүүлийн үеийн судалгаагаар бас тодорхой хамаарлыг бол олоод байгаа. За тэгэхээр та бүхнийг дэмий айлах хүсэл үнэндээ надад байхгүй. Харин ч та бүхнийг айлуулах, зоригжуулах нь бол энэ хүү видеоны зорилго байгаа. За хэдийгээр чихрийн шижин бүрэн эмчлэгддэггүй өвчин боловч гэхдээ та энэ хүү өвчнийг бол бүрэн хяналтандаа авах боломжтой. За тийм ч учраас халибер буюу энэ хүү 1-р төрлийн чихрийн шижинтэй эмэгтэй жүжигчин Оскар авахд бол чихрийн шижин саадуулж чадаагүй. Мөн Михаил Горбачев буюу 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй энэ улс төрийн зүтгэлтэнд улс төрийн проблемыг их тайвны аргаар хүч хэрэглэлгүйгээр шийдэхэд бол чихрийн шижин бас саадуулж чадаагүй. Тийм ч учраас та бүхэн ч гэсэндээ бас бити бууж өгөөрэй. Мэдээж та бүхний амьдралд бол өчнөө сайхан уулзах гайхамшигтай хүмүүс байна. Мөн өчнөө гоё үтсэнтэй газраар аялах хүсэл мөрөөдөл төлөвлөгөө байгаа. Мөн хийж бүтээх өмнөө тавьсан зорилго байгаа. Тэр бүхэндээ заавал хүрээсэй хэмээн хүсэж байна. За тэгээд эцэст та бүхэнд эрүүл их аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.